За сайн байцгаана уу guys. Энэ удаагийн контентоор тун удахгүй болох гэж буй Apple-ийн WWDC 2025 арга хэмжээгээр ямар өөрчлөлт шинжилтүүд танилцуулагдах вэ гэдгийг тайлбарлая. За яг одоогийн байдлаар Apple-ийн бүтээгдэхүүн зах зээлийн хэдэн хувийг эзэлж байгаа вэ гэхээр iPhone л ухаалаг гар утсын зах зээлийн 19.5% буюу Samsung-ийн араас 2 төчигдэж байгаа. За iPad бол таблетийн зах зээлийн номер 1, Mac бол компьютерийн зах зээлийнхаа 4-5-т орж байгаа. За Apple Watch гэх юм бол ухаалаг цагныхаа зах зээлийн номер 1 бас. За тэгээд Service гэж бас ангилж байгаа. Одоо Apple Music, iCloud, тэгээд App Store гэх тэ энэ сервисээс олж байгаа орлогоороо хамгийн өндөрт нь Apple өөрөө ордог. Тэгэхээр энэ WWDC гэдэг арга хэмжээг юугаар онцлог вэ гэхээр саяны миний ярьсан бүтээгдэхүүнүүд болон энэ сервисүүд дээр ямар одоо үйлдвэрлэлийн систем болон софтверийн өөрчлөлт шинжилтүүд орох вэ гэдгийг танилцуулдаг. За тэгээд энэ мэдээлэл нь өөрөө ямар хүмүүст хэрэгтэй вэ гэхээр нэгдүгürt хэрэглэгч биднэрт бас аягүй хэрэгтэй. За хоёрдугаарт одоо хөгжүүлэгчд буюу технологи компани одоо хөгжүүлэгчд байгаа шүү дээ. Одоо iPhone зориулж одоо mobile application хийдэг ч юм уу те. Тэр хүмүүс бас одоо ямар одоо энэ өөрчлөлтүүдийг өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүд дээр бас яаж ашиглаж болох вэ гэдэг талаар ингээд танилцдаг гэсэн үг. Тэгэхээр энэ удаагийн арга хэмжээний гол одоо онцлог зүйлс нь юу ах вэ гэдэгтэй одоо танилццгаая. За хамгийн эхлээд үйлдвэрлэлийн системийн нэрнүүдээс одоо өөрчлөлтүүд орж эхэлнэ гэж байгаа. За өмнөх жишгээр явах юм бол одоо ямар байдлаар явах вэ гэхээр iOS 19 гарах хэвээр. Гэхдээ macOS 16-аас гарах хэрэгтэй гэдэг ч юм. Ингээд тоонууд нь шал өөр байгаад байгаа шүү дээ. Тэгэхдээ энэ жилээс эхлээд iOS 26, macOS 26, iPadOS 26, tvOS 26 гэдэг ч юм уу те. Ийм ижлэхэн тоотоогоор явна гэж байгаа. За энэнийхэн гол зорилго нь юу вэ гэхээр энэ үйлдвэрлэлийн системүүд нь мэдээж 25 он болон 2026 онд одоо ажиллах ийм үйлдвэрлэлийн системүүд байгаа. Тэгэхээр нэрний хувьд бүгднийг ижлэхэн болгосноор хэрэглэгчийг одоо өмнөх шиг жоохон төөрөгдөлд оруулахгүй гэдэг зорилготой гэсэн үг. За тэгээ энэ жилийн ивентийн ер нь гол фокус нь iPhone, iPad, Mac дээр ер нь орж ирнэ гэсэн. Таамаг тэр дундаа дизайны урд өмнө байгаагүй хэмжээний тийм том өөрчлөлт орж ирэх болов уу гэсэн яриа сошиал дээр нэлээд газар авч байна. Тийм болохоор энэ гурван төхөөрөмжн дээр ер нь ямар хэмжээний өөрчлөлтүүд орох вэ гэдгийг нь шууд багцлаад нийлүүлэлтийн тайлбарлаад өгье. Хамгийн эхлээд iPhone-ийн үйлдвэрлэлийн систем дээр ямар өөрчлөлт орж эхэлж байгаа вэ гэхээр iOS 6-аас iOS 7 руу шилжсэн шиг тийм том хэмжээний дизайны өөрчлөлтүүд орж ирнэ гэсэн үг. За icon-ууд, application-ийн icon-ууд өөрчлөгдөнө, app-ийн дизайнууд өөрчлөгдөнө, control center дээрээс доош талхаар гарч ирдэг control center-ийн дизайн улам минимал, цэвэрхэн болно. За тэгээд navigation гэж ярьдаг доор байдаг бидний хамгийн доор байдаг үндсэн аппликейшнуудтай холбоотой дизайн бас жоохон шинжлэгдэнэ. Тэгээд менюнууд бас жоохон шинжлэгдэнэ гэсэн таамаг бол байна. Тэгээд энэ дизайн нь болохоор ер нь Mac, iPhone, iPad гэдэг энэ гурван дээр нь орж ирнэ. За тэгээд энэ дизайн нь ер нь ямар хөө харагдцтай байх вэ гэхээр Vision OS буюу одоо Apple Vision Pro шиг ийм артлынх нь одоо background нь шилэн. Тэгээд цаатлынх нь ингээд зүйл нь ингээд цаатлын одоо background зураг нь одоо ингээд transparent буюу ингээд бүх юм ингээд цаашаа харагддаг. Тийм шилэн, тийм floppy, тийм мэдрэмж өгөх үз тийм дизайн байх болов уу гэсэн таамаглал яригдчихэв. Дараагийн iPhone дээр орж ирж байгаа өөрчлөлт нь юу вэ гэхээр AI battery management функц орж ирж байгаа. Энэ яадаг вэ гэхээр таны утасны таны хэрэглэн дээр суйрлаад таны батарейг хамгийн өндөр үр ашигтай байдлаар зарцуулна гэсэн. Өөрөөр хэлбэл iPhone-ыг нэгдүгээр халтыг нь багасгах нь, хоёрдугаар батарейтай холбоотой олон асуудлыг нь шийдэх зорилготой ийм функц орж ирж байгаа. Тэгэхгүй бол бид нар iPhone дээр амар олон асуудал гарч ирж штэ. Батарей амар хурдан моддаг нэгдүгээр. За хоёрдугаар болохоор заримдаа амар халддаг. Гуравдугаар зарим тохиолдолд цэнгэлэх гэж залгасны сэнгэлэгдээгүй байх гэдэг ч юм уу тийм. Ийм тохиолдол гарч ирж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг ер нь Apple шийдэхин тулд энэ AI battery management төлөвийг оруулж ирж байгаа болов уу гэж таамаглаж байна. За тэгээд Gemini орж ирж байгаа. Хуучин iOS 18 дээр болохоор бид нэр Siri-гээс ChatGPT-г ашиглаж болохгүй өнгөшөө ChatGPT-г ашиглах боломжтой байдаг байсан шиг. За энэ дээр Gemini гэсэн сонголтыг бас Google бас давхар Apple-тэй дийл хийж оруулж ирж байгаа юм билээ. За тэгээд сошиал дээр хамгийн их газар авч байгаа нэг юм функцээс тунтахгүй орж ирнэ гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр AirPods live translation tool. Өөрөөр хэлэх юм бол хоёр AirPods-тай хүн байлаа гэж бодоход нэг нь испанаар ярьдаг. Би одоо англиар ярьдаг байлаа гэж бодоход тэр хүний испанаар ярьсан надад англиар сонсогдно. Миний англиар ярьсан тэр хүн шууд испанаар сонсогдно. Тэгээ энэ AirPods-тай холбоотой ийм өөрчлөлт бас iPhone дээр орж ирж байгаа. Тэгээд энэ бас meeting
ордог ч юм уу. Ер нь л AirPods ашиглаж байгаа бүх тохиолдолд энэ функцийг бас шууд холбоод ашиглах боломжтой. За дараагийн өөрчлөлт нь юу гэхээр eSIM-ийг iPhone-оос Android-ийн утас руу шууд амархан трансфер хийх боломжтой болж байгаа юм байна. Тэгээд өөр бас AI Health Coach гэж байгаа. За health application дээр агүй бол activity хийдэг хүмүүс үүд ч өглөөг үүдэх ч юм уу, fitness-тэй явдаг ч юм уу те. Apple Watch-ороо ингээд health application-аарийнхаа өөрийнхөө activity бүгдийг хэмжих боломжтой байдаг. За энэ дээр AI дээр суурилсан health coach нь яаж байгаа гэхээр таны өдөр тутамдаа хийдэг fitness ч юм уу, өглөө идээс босч байгаа нь орой хэрэг авч ийн. За deep sleep чи хэрэг гэдэг ч юм уу те. Эсвэл орой дундаас хэрж ийн гэдэг ч юм уу. Энэ олон ингээд эрүүл мэндтэй холбоотой бүх энэ датан дээр чинь суурлаад AI дээр суурилсан эрүүл мэндийн одоо зөвлөх нь танд одоо хэрэгтэй зөвлөгөөнүүд өгөх нь л дээ. Тэгэд ийм одоо функц бас health application дээр орж ирнэ гэсэн таамаг байна. За тэгээд Apple-ийн нэгдүгээр хөрөмжөн дээр Wi-Fi оруулангууд бусад одоо бидний Mac дээр ч юм уу те iPad дээр ч юм уу Wi-Fi шууд ороод ирдэг. Заавал пассворд нэхгүйгээр те. Гэтэ энэ нь өмнө одоо бидний ашигладаг байсан болохоор жоохон delete байсан. Юу гэдэг чинь зарим хөрөмжөн дээр нь орж ирэх гэдэг ч юм уу те. Тэгээ энэ илүү хэлбэр болж байгаа юм байна. За тэгээд дээрэс нь баррel үсгийн device-ыг одоо iPhone ч юм уу Mac iPad-тай ингээ холбоод баррel үсгээрээ ноутинг хийдэг ч юм уу, мессеж бичдэг ч юм уу, чатлах ч юм уу, тийм боломж бас шинээр эгдэж байгаа. Энэ бол анх удаа Apple-ийн төхөөрөмжөн дээр баррel үсгийг ашиглах боломж инхүү бас орж ирнэ гэсэн таамаг бол байна. За тэгээд бүр тусдаа юм тоглоомын аппликейшнтэй болж байгаа юм байна Apple. За iPhone, iPad, Mac дээр бүр тусдаа юм тоглоомын аппликейшнтэй болно гэсэн үг. Тэгээ энэ дээр тоглоом тоглодог ч юм уу, эсвэл тоглоомудаа ингээд track хийдэг, эсвэл efficient байдлаар тоглоомуудынхаа settings-ийг тохируулдаг ч юм уу. Тийм байдлаар бүр тусдаа юм тоглоомын аппликейшн гарч ирнэ гэсэн яриа бол технологи сонирхчдын дунд нэлээд хэрэгжиж байна. Үүнээс гадна macOS-ийн нэр бас ерөн сонирхол татчихин. За яг надад таалагдж байгаа 3 нэр нь юу гэхээр Diablo, Pacific, Skyline гэсэн энэ 3 нэр нь аяг таалагдж байгаа. За бусад нэрүүд нь бол дуутахад бол нэлээд хэцүү санагдсан. За тэгээ миний саяны ярьсан өөрчлөлтүүдээс гадна AirPods руу бас чиглэсэн аяг олон функцүүд шинээр нэмэгдэх байх гэсэн таамаг байна. За тэгээд миний саяны ярьсан өөрчлөлтүүд бол ихэвчлэн iPhone, iPad, Mac дээр бол гурван дээр нь зэрэг орж ирэх үз ийм хэмжээний өөрчлөлтүүд байгаа. Тийм болохоор энэ удаагийн ивентийг ер нь гол фокус нь энэ 3 төхөөрөмж рүү чиглэсэн гэж ер нь тайлбарлаад байгаа гэсэн үг. Төгсөлт нь хэлэхэд саяны 3 төхөөрөмжөөс гадна WatchOS дээр ямар өөрчлөлт орж эхлэв гэхээр өмнө хэлсэнчлэн VisionOS нөгөө нэг санаа авсан тийм гоё шилэн хэлбэртэй тийм дизайны өөрчлөлт, одоо UI дизайны өөрчлөлт мэдээж орж ирнэ. За тэрнээс гадна Apple Intelligence-ийг болохоор Apple Watch дээр ашиглах боломжийг олох нь гэж байгаа. Гэхдээ Apple Intelligence-ийг Apple Watch дээр шууд ачааллуулах хангалттай хэмжээний RAM storage байхгүй. Тийм болохоор эхлээд хүсэлтээ одоо iPhone руугаа өгдөг ч юм уу. Тэгээ iPhone дээр ачааллуулсныхаа араас тухайн мэдээлэлээ Apple Watch руугаа явуулдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар ямар тааж ажиллах байх гэсэн ер нь бол таамаглана. Тэгэхээр энэ удаагийн ивентийн ер нь гол онцлог одоо гарч ирж магадгүй гэсэн одоо өөрчлөлт шинжилтүүд бол ийм байна. Тэгээд ивентийн маань хувьд болохоор 6 сарын 19-өөс 10 руу шилжих шөнө буюу одоо шөнийн 1 цагт болно. Тэгээд тэр ивент дээр юу танилцуулагдсан бэ гэдэг дээр бас дараа нь бас бид тухайн үед нь контент гаргаад явах болно. За тэгээд энэ удаагийн контенттай хамт байсан нийт хүмүүстээ баярлалаа. Тэгээд тун удахгүй Apple ивент болсны дараа бас өөр бидний дурдаагүй бас юу танилцуулагдсан бэ гэдэг талаар тайлбарлах болно. За тэгээд үүнээс гадна манай энэ контентыг үздэг хүмүүсийн 80% нь биднийг subscribe ерөөсөө дарддаг юм билээ. Тэгэхээр subscribe байхаа бити мартаарай. Монхон дээр дарах юм бол бидний цаг үетэй холбоотой контентуудыг шууд цаг алдалгүй үзэх боломжтой. Тэгэхээр дараагийн контентээр уулзлаа. Түр бай.